За та бүгдийн өглөөний мэндийг хүргэе. За сонгуул шударга болох хэсэг бол маш чухал. Ерөөс ардчлалын гол суурь, гол үнд зүйлийн нэг бол шударга чөлөөт сонгуул байх ёстой. Тэгээ манайх яг чөлөөт сонгуул болдог боловч шударга сонгуул болдоггүй. Энийг бол бүгд мэдж байгаа. Тэгэхээр та одоо энэ хуулийн төрийн захиргааны төв байгууллагт хамгийн дээд өндөр албыг хашижсэн тий төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол ТЗ-гийн хамгийн өндөр алба. Тэгэхээр танаас яг хуульч хүний чинь хувьд асуумаар юм л да. За ингээд нөгөө сонгуулиар мөнгө тараагаад баахан гэмт хэрэг үйлдчихэд ямар ч одоо хариуцлага хүлээхгүйгээр ингээд цаашаа явцдаг. За нэг, за хоёрт засгийн газар буюу эрх баригч нам бас хуулиар далаалгаж санал худалдаа авдаг. Яг сонгуулийн өмнөхөн элдв төрлийн сюрприз барьж янз бүрийн одоо хөтөлбөр нэрээр нийгмийн халамжийн ийм бодлогуудыг хэрэгжүүлээ явуулдаг. Энийг та юу гэж үзэж байна вэ? Одоо засгийн газар буюу эрх баригч нам санал худалдан авж байгаа үйл явдал мөн үү? Нэг. За хоёрт одоо улсын их хурлын гишүүн болсны ард дээр нөгөө санал худалдаж авсан гишүүдийг одоо хариуцлага хүлээлгэх гэхээр ямар ч боломжгүй болсон. Яагаад гэвэл зөрчлийн тухай хуулиар шийдэж байгаа. Гэтэл дахиад нөгөө улсын хурлын тухай хуулийн 47 илүү 41 дээр улсын хурлын гишүүдийг зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхийг хоригдсон. Ингээд ирэхээр чинь энд чинь нөгөө давхар стандарт ажиллахаасаа гадна нөгөө энэ сонгуул маань шударга явагдсангүй гэдэг ийм зүйл дээр иргэд бол маш их бухимддаг. Тэгэхээр таны бодлоор энэ санал худалдаж авж байгаа энэ явдлыг авилга гэж үзэж одоо 22 тий 22 гэдэг зүйлчлэх нь одоо зөв үү? Эсвэл төрийн одоо эрх мэдлийг хууль бусаар авах гэд тий одоо энэ 19 байна уу? 19-оор зөвлөлчлөх нь зөв үү? Эсвэл нөгөө хүний улс төрийн эрхчлөөнд халдах гэдгээр 14-оор зөвлөжилж ингэж одоо хариуцлага тооцох нь зөв үү? Аль нь вэ? Яг гэвэл санал худалдаа авахын эсрэг хууль гээд боловсруулсан баг ингээд өргөн барихад бэлэн болсон байгаа. Тэгээ харамсалтай нь авилга гэж үзээд одоо харьяаллын авилгатай тэмцэх газар төгөх гэхээр бас тийм авах дурггүй юм бэлээ. Тэгэхээр энэ юу нь яг харьяаллынхаа дагуу хаана байх ёстой хэрэг вэ? Энэ санал худалдаж авах энэ явдал нь. За баярлалаа. За нэр дэвшигч хариулъя. 4-р микрофон. За баярмаа гишүүнээ асуултанд хариулъя. За таны асуултын үндсэн асуудал маань бол одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх бүхий албан тушаалтны гаргадаг шийдвэртэй холбоотой асуултууд асуулт нь бол агуулга нь бол тийм байна. Тэгэхээр одоо яг эдгээр одоо хууль зүйн тодорхойн яамны төрийн нарийн бичгийн дарга эрх зүй суульчаар ажиллаж байгаа ч гэсэн яг хууль хэрэглээний эрх бүхий албан тушаалтны буюу одоо цагдаагийн байгууллагын ажилтан түүнд хяналт тавьж байгаа прокурор ажилтны энэ зүүшлэл зөрчил үү эсвэл гэмтэргүй гэдэг асуудал дээр бол би хариулах боломжгүй байна. За зүгээр эрх зүйч хүний хувьд бол хэлэхэд ялангуяа санал худалдаа авах буюу мөнгө тараах одоо бусад хэлбэрээр одоо тийм ээ амлалт өгөх, ажилд авах, зуучлах ч гэдэг юм уу ийм амлалт одоо сонгуулийн үеэр одоо өгч байгаа энэ үйл ажиллагаа бол эрээгүй хуулиар хориглогдсон гэмт хэрэгт бол тооцогдож байгаа. За энэ дээр бол торгох болон зорчих эрх нийтэд тустай ажил хийх ял оноохоор ингэж зохицуулсан байгаа юм. Тийм учраас бол энийг бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх бүхий субъектууд маань тухайн бодит баримт нөхцөл байдалтай үндэслэж өөрсдөө зөвшлөө тогтоож прокурорт хянуулж энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж таарна. Тийм учраас аль зөвлөлчлөлөөр явах вэ гэдэг асуудал дээр бол эрх бүхий албан тушаалтны асуудал байна гэж ингэж үзэж. За шударга явуулах тал дээр бол үнэхээр энэ бол чухлаа. Энэ шударга явуулахын тулд бол миний хувьд бол одоо ингээд сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдсон байж байгаа. Цаашид энэ байгууллагын удирдах албан тушаалтаар томилогдвол мэдээ сонгуулийн энэ боловсролын асуудал дээр бол сонгогч нарын боловсролын асуудлууд ялангуяа нэр дэвшиж мөрийн хөтөлбөрөө үнэн зөв одоо таниулж нам нэр дэвшигчийн үйл ажиллагаагаа хуулийн хүрээндээ сурталчилж байгаа энэ сонгуульд нэр дэвшигч бол үн цэнтэй юм очихж байгаа албан тушаал нь хийх гэж байгаа ажил нь өөрөө ийм ажил юмаа гэдэг талаасаа
сонгогч нэг бүрийн одоо нас биений онцлог хүүсийн онцлогтод тохируулсан одоо сонгуулийн боловсрол олох замаар энэ шудраг саналаа худалдахгүйгээр өгөх энэ боловсролын асуудлууд анхаарна гэж бодож байна. За нөгөө талаасаа бол бас сонгуульд оролцож байгаа нам эвслийн одоо сонгуульд эрхэлсэн байгууллага маань өөрсдөө бас энэ нэр дэвшигч нараа одоо ийм үйлдэл гаргадаггүй чин шудраг энэ одоо төрийн одоо эрх барих байгууллагад төлөөлөгчөд томилуулахад олон нийтийн итгэлийн хүлээх ийм нэр дэвшигчийг одоо санал болгож сонгуулийн одоо нэр дэвшүүлэх ёстой гэдэг ийм агуулгаараа бас улс төрийн намууд маань өөрсдөө бас сурчлагаанд дотооддоо бас анхаарах ёстой гэж ингэж тооцож байна. За